Төв аймгийн Алтан булаг Харгаланд бүрэн өндөр ширээд Лүм Борнуур зэрэг 6 сумын 240 хүрэхэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх эхний цуваа 9-нд 100 модоос хөдлөлөө. Олон улсын улаан загалмай улаан хавирган сар холбоо Монголын улаан загалмай нийгэмлэг онцгой байдлын газар хамтарч өвлжилт хүндэрсэн сумын 100-аас доошгүй малтай нэг өрхийн гишүүнбэрт бэлнээр 64 мянга буюу нийт 15 сая 380 мянган төгрөг мөн 15 сая орчим төгрөгийн үн бүхий хүнсний бүтээгдэхүүн олгожээ. За өнгөрсөн 1 сард улаан загалмай манай онцгой байдлын газраас Төв аймгийн сумдын бас өвлжилт өндөрсөн байдлыг бол газар дээр нь бол эрсдлийн үнэлгээ хийсэн байгаа. Тэгээд улаан загалмаагаас ер нь одоо байдал хүндрээд байгаа 6 сумд эхний ээлжинд бол тусламжийн бол гараа сонгож одоо малчид одоо мал өхөө нөгөө одоо амжиргааны төвчөнд доогоор иргэдэд одоо тусламж үзүүлэх цаваа эхнийх нь өнөөдөр гарч байна. Тэгээ энэ одоо эхний ээлжинд ямар одоо хүмүүс ингэ сонгогдсон бэ гэхээр бас энэ олон улсын улаан загалмай холбооноос тусгай шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан. Энэ шалгуур үзүүлэлтэнд бол 70-аас дээш одоо өндөр настай харж хандхангүй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн за тэгээ 16-аас доош насны 5-аас доош хүүхэдтэй ийм одоо малчин өрхүүд тэгээ малын тав бол ер нь одоо нэг 80-аас доош ийм малчин өрхөө сонгогдсон байгаа. Онцгой байдал улаан загалмай байгууллагын судалгаагаар тус аймгийн 17 сум зодорхуу байгаа бөгөөд тусламжийн цуваа үгээр дуусахгүй шаардлагатай тохиолдол гарвал олон улсын улаан загалмай байгууллагаас тусламжийн дараагийн цуваа хүрэхэд бэлэн байна.